Өглөөний минь төргий. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор би нэг сэдвээр аль болох товчхон ярихыг хичээе. За, цаг үеийн нөхцөл байдал гэдэг нь яг одоогийн байдлаар Монгол Улсын ерөнхий сайдын хүү болон бэрийн тухай асуудал, тэдний үнэтэй хэрэглээ, орлогоо ханаас гарч ирснийг нотолж чадахгүй боловч тэр бумаар нь мөнгийг үрж байгаа талаар бид мэдээж бүгдээрээ дургуутсаж байна. За, тэгвэл энэ сэдвтэй холбогдуулж ер нь нийгмийн тогтолцоо, анги давхаргын тогтолцоо, за privilege буюу төрмөл давуу байдал, за тэгээд nepotism, за мөн empathy-гийн талаар ярилцгаая гэж бодлоо. За энэ талаар ярихын тулд би хамгийн түрүүнд нэг судалгааны талаар ярьж өгье. Энэ болохоор UC Berkeley их сургуулийн хийсэн судалгаа, Monopoly судалгаа гэдэг судалгаагаа. Тэгээ Monopoly тоглоомыг бүгдээрээ мэднэ шүү дээ, тий? Тоглоомын зорилго нь ерөнхийдөө капитализм шиг байгаа объектуудыг худалдаж аваад тэгээ дээр нь байшин барилга бариад хүмүүс түн дээр нь зогсохоор түрээс төлөөд эцэст нь хин ч тэнд амьдарч чадахгүй болсон үед ямар ч хүн тэр газар нэг хүнээс бусад нь амьдарч болохгүй болгож чадсан хүн нь ялдаг шүү дээ, тий? За тэгвэл тэр судалгаан дээр яасан бэ гэхээр 100 хүн оролцсон. Тэднийг ингээд 2-2-оор нь хооронд нь тоглуулсан. За тэгээ тийш тоглуулахдаа болохоор шууд харуулж агаад зоос шодоод, тий? Зоосоор шидээд нэгийг нь баян тоглогч, нэгийг нь ядуу тоглогч болгосон байна. За баян тоглогч нь яах вэ гэхээр нэгдүгээрт тэр хүн эхлэхдээ илүү их мөнгөтэй ихсэн. Хоёрдугаарт тэр хүнд 2 шоо өгсөн. Тэгээ өөрөөр хэлбэл тэр хүн шидсэн шооныхон дагуу нүүж илүү олон газар хороодог шүү дээ, тий? Тэнгүүд ядуу тоглогчд нь 1 шоотой, баян тоглогчд 2 шоотой, 2 шооныхоо нийлбэрээр нүүжсэн гэсэн үг. Тэгээд илүү хурдан хөдөлж явхаар яана гэсэн үг вэ гэхээр тэд нар болохоор нөгөө нэг эхлэл хэсэгтээ очино, тийм үү? Тэгээ Monopoly дээр эхлэл хэсэгтээ очихоор цалингаа авдаг шүү дээ. За тэгвэл цалин авахд бас ядуу тоглогчид $100 авч исэн бол баян тоглогчид $200 авч исэн. Тэгээ ингээд 3 төрлийн юутай олчиж байгаа хгүй, давуу талтай олчиж байгаа хгүй. Эхлэхдээ их мөнгөтэй ихсэн. Тэгээд илүү хурдан нүүжсэн, илүү хурдан нүгээд цалингаа илүү ихийг авч исэн. За тэгээд мэдээж энэ судалгаагаа юу яасан л да? Камераар бичиж авч исэн. Тоглоом эхэллээ. Мэдээж 3 дахин давуу талтай байгаа баян тоглогчид ялж эхэлнэ, тийм үү? Тоглоом эхлээд ялаад эхэлж итэл тэнд нэг юм анзаарчихсан. Юу вэ гэсэн чинь баян тоглогчдын биеийн хөдөлгөөн, биеийн хил нь өөрчлөгдсөн. Тэд нэр илүү чанга дуутай болсон. Ширээн дээр идэг гэж тавьсан байсан янз бүрийн амттан бичээс илүү ихийг авч идчихсэн. За тэгээ тоглоом явах тусам өөрөө илүү улам ялж эхлэх тусам тэд нар эсрэг талын бага жоохон дийслэх, те, шоглох, доромжлох ч юм уу тоглоомор ч хамаагүй эхэлсэн. Тэгээ өөрсдөө илүү дөвийлгэж исэн. Тэдний бие нь илүү цэх болж исэн. Ширээ мэрээг илүү их нүдэж чимээ гаргаж исэн. Өөрөөр хэлбэл тийм өөртөө ихтэй петер болж эхэлчихсэн байна. За тэгээд энэ тоглоом дээр мэдээж баян тоглогчид бүгд ялсан. Ойлгомжтой. Тоглоомын дүрм юм байсан учраас. За тэгээд юуны дараа тэгээд тоглоом дууссаны дараа судлаачид эднэртэй ярилцлага хийсэн. Тэгээд за та нар яагаад энэ тоглоомд өөрийгөө ялсан гэж бодож байна вэ гэж асуусан. За судалгаанд оролцсон баян тоглогч болсон хүмүүсийн нэг ширхгэнч зоос шидээд би азтай байсан учраас ялсан юм аа, надад давуу тал үүссэн юм аа гэж хэлээгүй байна. 100% тэд нар бүгдээрээ би өөрөө сэргэлэн авахалжтай байсан тулдаа өөрийнхөө чадвараар тоглоомд очсон гэж хэлсэн байна. За тэгээд энэ судалгааны үр дүн нь юу гэж гарсан бэ гэхээр хүмүүс
одоо өөрт нь азтай тохиоллоор санамсаргүй тохиоллоор үүссэн давуу талыг мэдэж байсан ч гэсэн одоо өөрийнхөө амжилтад үүнийг нөлөөлөх хүч гэж үздэггүй юм байна. Аз өөрийнхөө амжилтыг азтай холбож тайлдаггүй юм байна. Хүмүүс тэгээд одоо өөрийнхөө амжилтыг яг өөрийнхөө хөдөлмөр, өөрийнхөө авиас, өөрийнхөө одоо шийдвэр гаргалтаас болсон гэж үздэг юм байна гэсэн дүгнэлт гарч байгаа. Тэгээ одоо тэр хүмүүс бүгдээрээ уг нь шоу хаяад л өөрт нь давуу тал олгосныг мэдж байгаа ч гэсэн тэр одоо шудраг бус тогтолцоонд, шудраг бус тоглоомын дүрмэнд нөгөө хүнд нь өөрөөс нь хамаагүй бага боломж олгож байгаа тэр тоглоомын дүрмэнд ерөөсөө буруу өгөхгүй байна л да. Нөгөө одоо эсвэл гавьяг нь тэр тоглоомын дүрмэнд байна. Өөрийг нь ялуулсан тоглоомын дүрм байна гэж боддгоо юм байна. За тэгвэл энэ ерөөсөө 2 цагийн дотор хийсэн судалгаа шүү дээ. Тэр хүмүүс 2 цагийн дотор тийм итгэл үнэмшилтэй болсон байна. Өөрийгөө мундаг гэдэгт. Өөрийгөө ийм зүйл хүртэх хэрэгтэй. Шудраг бос байсан ч гэсэн одоо тийм зүйлийг шудраг бос гэж бодохгүй байна. Зөвхөн өөрт нь давуу тал оногдож байгаа шудраг бос гэж үзэхгүй байна. Энэ 2 цагийн дотор болсон зүйл. Гэтэл төрсөн цагаасаа эхлээд яг энэ зүйл шиг өөрийнхөө одоо санамсаргүйгээр цэвэр азар, сохор азар одоо бид нар ч одоо ямар айлт төрхөө одоо сонгохгүй шүү дээ. Санамсаргүй азтай тохиолдлоор л одоо анги давхаргын одоо дээд давхарх гэх юм уу. Төрсөн хүмүүсийн хувьд бол төрхөөсөө алтан албаг зууж төрсөн тэр азтай байдлаа ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй гэх юм уу. Хүлээн зөвшөөрсөн ч гэсэн одоо түүнийгээ бусдаас илүү давуу шудраг бус байдал гэж огт бодохгүй төрх нь одоо төрж өсөх нь хүмүүжих нь ер нь бол ойлгомжтой хэрэг болчихж байгаа байхгүй тий. За тэгээ тийм хүмүүсийг болохоор нөгөө нэг privileged буюу одоо төрмөл давуу талтайгаас дээр нь entitled гэж хэлээд байгаа. Би нэг entitled гэдэг үгийг ер нь их олон хэлж байна да. Өөрийгөө бүх юмыг хүртэх эрхтэй гэж үздэг хүмүүс гэсэн үг. Entitlementтэй. Тэр хүмүүсийн хувьд одоо энэ нийгмийн дээд давхарга гэдэг байгаа чинь асар одоо бага хувь шүү дээ тий. Нийгмийн ихэнх хэсэг нь одоо дундаж юм уу одоо давхаргын одоо орлого муутай эмзэг бэлэн хүмүүс болж байгаа. За тэгээ тэдний хувьд болохоор өөрийнхөө одоо өнөөдөр сайхан амьдарч байгаа нь өөрийнхөө одоо сайнд, өөрийнхөө мундагт байгаа. За хүмүүс одоо янз бүрээр үгээгүй ядуу ч юм уу те амьдрал нь болохгүй хэцүү амьдарч байгаа л өөрсдөөсөө шалтгаалж өөрийнхөө хийсэн сонголтоос болж ингэж амьдарж ийна гэж үзэх нь байна. Өөрөөр хэлбэл эмпатинд хөгжихгүй байх нь байна. Бид нэр үнэхээр хүмүүс ядуу байх, мөнгөгүй байх, хүчирхийлэлтэй харилцаанд байх, сэтгэл хангалуун бус байх ийм амьдралыг өөртөө сонгосон гэж үзэх нь байна. За тэгээ тийм эмпатигүй хүмүүс биднийг төлөөлж улс төрд гарна. Бидний амьдралыг шийддэг одоо бүх томоохон одоо албан тушаалуудад томилогдно. Том корпорац компанийн CEO-нууд болно. Шүүхийн ч юм уу хууль тогтоох байгууллагуудад ажилд орно. Урлаг соёлын одоо хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлөх бас албарт орж ирнэ. Тэгэхээр одоо тэр шудраг бус тогтолцоог олж хардаггүй, олж харахыг ч хүсдэггүй тэр хүмүүс нийгмийн дийлэн хэсгийг зүгээр өөрөөс нь азгүй болохоороо ингэж амьдарч байгаа биш. Өөртөө тэнэг бүдүүлэг байх сонголтыг, харлаган байх сонголтыг хийж ингэж амьдарч байгаа хогчиндээ гэж бодож байгаа эмпатигүй хүмүүс дээр гарч ирэхээрээ ер нь бид нарыг ботсон шийдвэр гаргах уу? Бидний амьдрал туссан шийдвэр гаргах уу гэдэг асуудал байна. За дээдсийн хүрээнээс одоо тусдаа биднээс одоо тусдаа амьдарч байгаад яасан хүмүүсийн хувьд бол ийм байх нь байна. За тэгтээ privilege гэдэг ойлголт бас өөрөө их өргөн.
хүн болгоны privilege харилцаа адилгүй. Жишээлбэл одоо айгүй мундаг төрөөс төрсөн тэр бомтны гэр бүлийн одоо хүмүүсийн хүүхдийн хажууд бол миний амьдрал ямар ч privilegeгүй юм шиг. За би болохоор зүгээр л игэлж ирийн одоо яг л алтан дундаж тий дунд давхаргын дунд дайлд төрж өссөн охин баггүй юу? Одоо эмээ өвөтэйгөө ээжийнхээ дүүнэртэй аягүй олуулаа. Хорооллын 3 өрөө байранд бөөнөрөө чихэлтэл амьдарч исэн. За тэгээд одоо аягүй мундаг нөлөөтэй хүмүүсийн хажууд бол миний privilege гэж бол байхгүй. За тэгсэн мөртлөө тий би одоо өөрийгөө privilegeгүй гэж өнгөрчж болмоор. Гэсэн мөртлөө за жишээлбэл гэр хороолт амьдардаг байсан зарим одоо ангийнхаа хүүхдүүдтэй харьцууллаа. Би ерөөсөө өвлийн хүүтэнд ус зөөж, тий гал түлж, янз бүрийн одоо түлээ хагалж, харанхуй шүн гудамжинд тий гэр ороолын гудамжаар явж нохоонд хөөгдөж, хүүтэн модон жорлонд ерөөсөө бие засч үзэхгүйгээр өссөн байхгүй юу? Ханаас нь халуус сасгарчдаг, паартай, палан жорлонтой тийм байшинд төрж өссөн. Тэнгүүд нөгөө ингээл хүмүүс илтэж хүн болгонд адилхан 24 цаг байдаг. Тэрүүгээр одоо яаж зохицуулж өөрийгөө хөгжүүлэх нь одоо чиний өөрийн л хэрэг штэ мэрэг штэ. Баян ч ядуу ч хүн болгонд 24 цаг байдаг гэж хэлээд байдаг. Тэгвэл манай ангийн хүүхэд бид хоёрт хоёуланд нь 24 цаг байсан. За унтаж амархан нэг 7-8 цагаа байлаа. Үлдсэн цагт нэг хичээлдээ явлаа. За даалгавраа хийх, тэгээд өөртөө цаг зарцуулах, туртай юмаа сонирхох, хоббигоо хөөх, гадаад хэл сурах ч гэдэг юм уу. Тоглож наадах цаг тэгвэл адилхан тэнцүү цаг үлдчихэж байгаа. Гэтэл тэнд манай ангийн нөгөө хүүхэд хаа болоос тэрхтээ усаа зөөнө. Тэ түлээгээ аавна, түлээгээ хагална. Айгүй бол олон дүүнэртэй, дүүнэрээ асарна, хоол ундыг нь хийн. Тэ тэгэнгүүт бид нар адилхан 24 цагтай байсан ч гэсэн надад өөртөө зарцуулах цаг хамаагүй их байсан. Өөрийнхөө сонирхсан юмыг хийх, гадаад хэлээ сурах, тийм. Надад яагаад тэгэхээр тэр олон одоо ахуйн ажил дарагдах нэг тийм дарагддаггүй байсан учраас надад тэр маань privilege болчихж байгаа байхгүй. Тэгтэл ингээд яхаа аргагүй олон дүүтэй, яхаа аргагүй аав ээж хоёр нь одоо хоногийн олонхоо мөнгийг олох гээд завгүй авчдаг. Яхаа аргагүй өөрөө дүүнэрээ харахаас өөр аргагүй, хоолой хийгээд байж хахаас аргагүй хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүд над шиг одоо чөлөөт цагтаа яагаад ч байж чадахгүй штэ. Одоо хүн болгон тэгэхээр нөгөө 24 цаг байдаг. Тэрийгэ зөв зарцуулах хэрэгтэй гэдэг чинь ингээд ямар ч утгагүй логик байхгүй юу? Би хүн мөнгөтэй болвол өөрийнхөө 24 цагтаа тий яаж 24 цагаа хэмнэх гэдгийг төрөл бүрэн л гаргаж шít. Өөрөө хоол хийхгүй, өөрөө гэрээ цэвэрлэхгүй ч юм уу, өөрөө хүүхдээ асарч харахгүй. Одоо тэгээд төгжрэлд авахгүйгээр сүүлийн үед ингээл нисдэг тэргээр л явцдаг хүмүүс л байна. Мөнгө нь байхад тэгэж цагийг хэмнэх асуудлыг шийдэж байгаа тохиолдолд биднэрт бүгдд нь 24 цаг байгаа гэж ярих үнэхээр утгагүй байхгүй юу? 30 минут тэнд нисдэг тэргээр яваад төгжрлээс сутчихж байгаа юм байхад тэнд 3-4 цаг зам дээр төгжирдэг хүмүүсийг та нар надтай адилхан бүтээмжтэй байж гэдэг юм уу? Биднэрт нэг адилхан цаг байгаа гэж хэлэх угаасаа ямар ч үндэслэхгүй. Тэгэд би одоо өөрийгөө амар privileged гэж хэлэхгүй ч гэсэн бас нэг асар том privilege надад байдаг. За эмээ өвөө хоёртойгоо өссөн бид нар маань хуучны хүмүүс ч гэсэн намайг уламжлалт сэтгэлгээгээр одоо нөгөө хин нэгний эхнэр ээж болно гэж эр хүн юм уу бусад хүмүүст үйлчлэх сэтгэлгээтэй болгож өсгөөгүй. Одоо нэг хүмүүстэй ярьж хахад охидтой бүсгүүчүүдтэй ярьж хахад тэгэж айгүй их хэлж өсгдөг юм байлээ. Чи хизээ нэгэн цагт хүний ихнэр хүүхдээ ээж болно. Одоо ийм байхгүй бол тий чи ийм одоо хүний аясаар байхгүй бол хүний үгэнд ордог байхгүй бол гэрээ ажилтаа сайн байхгүй бол чи одоо хадамдаа голлогдно гэж айгүй их ярьж тэр нэг
ирээдүйд гарч ирэх ч юм уугүй ч юм уу танилцаач үгүй байгаа хүнд зориулж огноо өсгдөг хүн болгоны төлөө өөрийгөө золиослдог нэг тийм үйлчлэгч маягтай болгож өсгдөг юм байна лээ. Гэхдээ яг хав тиймийг яг буруу гэх нь хаашийн. За гэхдээ миний хувьд намайг яг тэгж өсгөөгүй нь миний одоо хувь тавиланг өөрчлөх нэг том түлхэц болж өгсөн байхгүй юу? Надад болохоор юу гэж хэлдэг байсан бэ гэхээр чи ямар ч байсан өөрийн гэсэн сонирхолтой бай. Хичээл номдоо илүү их анхаар. Бүх хичээлдээ одоо онц сурдаг байх албагүй. Тэгвэл чи ямар ч сан чаддаг юмтай байх хэрэгтэй. Мөнгө олцдог, хэрэглээгээ сайхан зохицуулцдаг байх хэрэгтэй. Бие даасан байх хэрэгтэй. Тэ? Нэг тийм гэрээ ажил мажил заавал анхаарах гад бүгдийг хийж сурах гад байх шаардлага байхгүй. За ер нь сайн ярих юм бол өөрөө мөнгө олоод чадчихвэл тэр гэрээ ажлыг хүнээр хийлгчт юм байна лээ гэж тийм үг сонсож өссөн тулдаа тэ зарим тал дээр би маш их хожсон. Хэдийгээр алдаа гаргаж үтсэн ч гэсэн ер нь тэр алдаа маань одоо миний амьдралыг залгих зүйл болоогүй. Одоо би нэг хадамд голлогдсон ч юм уу өөрийнхөө үйлчлэх чадвараас болоод бусдад үйлчлэх чадвараас болоод хүмүүст голлогдно гэсэн айцгүйгээр өссөн миний хамгийн том привилеж. Тэг яг өнөөдрийн байдлаар амар ховооч задал мөнгө олоод одоо бүх гэрээ ажиллаа хүнээр хийлгээд байгаа ч юм алга л да. Тэгтэл миний хувьд яг тийм бие даасан үзэл бодолтой болж өсгсөн маань эмэгтэй хүүхдээ заавал хин нэгний одоо нэргүй боол зарц болгох ёстой гэж үзээгүйгээр өсгсөн маань миний хувьд айгүй том давуу тал байсан. Тэгэхээр ингээд бид нар тодорхой одоо байдлаар ихэнх хүн ямар нэг төрлийн привилежтэй өсдөг гэдгээ одоо ойлгодоггүй гэх юм уу? Бид нэр зөвхөн өөрөөсөө илүү давуу талтай хүмүүсийг анхаарч атаарч идэг. За тэгээд ингээд түрүүний хэлсэн насаараа төрхөөсөө өөрийгөө одоо бусдаас элит, бусдаас илүү гэж бодож өссөн хүмүүсийг бид нарыг ингээ ойлгохгүй байна гэж ууралж байгаа. Гэхдээ бид нар өөрсдөө бас яадаг вүлээ? Бодох зүйлс байна. Одоо жишээ авъя. За нэг үгээгүй ядуу хүмүүсийг ингээл нэг байс хийж агаад л юу ах гал хандалт авах гал юунууд гаргадаг штэ. Пэйжүүд ингээл нэг айгу муухай заваан гэртээ тий хог новштой халтар муухай гэрт. Тэг айгу олон хүүхэдтэй. Тэгэл хүмүүс ингээл хараал уурлаа. Штэ ямар арчаагүй би байсан бол ядчил хийх ажилгүй бол ингээл орон гэрээ цэмбилээд л ингээл цэвэрлээ сууж байгаа юм та. Ядуу ямар ч ядуугүй савнгийн мөнгө олддог л ахгүй юу. Ийм заваа юм байж одоо ингэж амьдрахаас яах вэ те? Би л байсан бол ингэхгүй. Эсвэл ингээд бие үнэлэгчтэй ингээл бас байж байгаа л нэг цагдаатай хамт нэг сэтгүүлч жол байцаагаал те. Загнаал чи яага бие үнэлж байгаа ингээл. Тэнгүүд ингээл доор нь ингээ бие үнэлж яхаар өстой нэрээ шалгуугаал амьдран ингээл бичнэ. Тэгээд бас тэр хүмүүсийн залхуу арчаагүй муухай байгаа нь муухай амьдарч байгаа нь зовлонтой амьдарч байгаа бас өөрийнх нь сонголт гэж бид нэр итгэдэг тийм үү? Тэгэхээр л нөгөө нэг дээдсийн давхаргад байгаа ямар ч эмпатиг хүмүүсээс бид нар огт ялгаагүй болчихж байгааз. Би л байсан бол ингэчих байсан. Чиний хувьд ингээ шийдэл айгүй амархан харагдаад байгаа тийм. За тэгтэл хэдүүлээ бодъё л доо. Тэр хүмүүст те за бие үнэлж байгаа охин байна. 18 та охин байна. Чиний хувьд танихгүй хүмүүсийн доор ихтэйд нэг 50-60 мянган төгрөг авах хичгэвтер зүйл байж болно. Оронд нь чи шалга байгаад явсан дээр гэж болно. Тэгтэл тэр охины одоо ар гэрийн амьдрал нь ямар байсныг чи мэдэхгүй шүү дээ. Тэр хүүхдийн одоо аав ээж нь ямар хүмүүс байсан, хүүхэд нас нь ямар хүн байсан тий? Хойд эцэг байсан юм уу? Мэдээж ойлгохтой амьдралтай да ер нь бол нэг дуртай да бие үнэлж явдаг хүн бол бараг л цөөхөн л байх дурандаа тий? Ямар ч жоохон хүүхэд одоо би том болоо бие үнэлэх гэж болно гэж боддггүй л байж тараа.
За чиний хувьд гэр бүл чинь нэр төрөө эрхэмлэх, тий? Өөрийнхөө нэр төрийг хайрлах, нэр төртэй амьдрах. За дээрэс нь одоо өөрийгөө хүндлэх тийм чадваруудыг. За тэгээд нийгэмтэй яаж харилцах? Олон хүмүүсийн дунд ажил хийгээд явхад яах? За тэгээд төвчээртэй ингээ шантрахгүйгээр юмыг хийх, ажил хийх. Тэ? Ажлын байранд орчоод хүн нэг юм хэлэхээр уурн хүрээд явчихгүй. Бусдын ингээ харилцааны ая ивийг олох. За тэгээд тэнд ингээд шантрахгүйгээр ажил хөдөлмөр хийх тийм чадваруудыг чамд гэр бүл чинь олгоцсон байгаа байхгүй юу? Суур хүмүүжлэр. Тэгтэл одоо тэр бие үнэлэх замыг сонгосон охины хувьд тийм хүмүүжил өгөх гэр бүл байгааг бол яг уу. Ээж аав нь одоо арх угаад алга болчдөг ч юм уу те, эсвэл ингээд одоо аав нь ч юм уу хойд аав нь хүчрхийлдэг, ээжийг нь зоддог. Тэнд ингэж гэр бүлийн одоо үнцийн халуун дулаан уур амьсгал хайр те. Хүүхэд хайрлуулж ижил өөртөө ихтэй өөрийгөө хүндэлдэг хүн болж өссөн шүү дээ. Тэнд хүүхдээ хайрлаж исэн юм байхгүй. Янз бүрийн хүчрхийлэлтэй. За магадгүй аав ч юм уу, хойд аав ч юм уу, ах нь ч юм уу, ахын найз ч юм уу. Тэр охиныг одоо ингээ багаас нь бэлгийн хүчрхийлэлд оруулаад тэгээ нөгөө хүүхэд наснаасаа бэлгийн хүчрхийлэлд ороод тэрийгэ эмчлэхгүй бол тэр чи одоо нөгөө хүний бие оюун ухаан хоёрын ингээд хоорондын холбоон салцдаг. Муу мухай юм болж байгаа үед тарих өөрийгөө хамгаалах гад унтарчдаг. Тэгээд ингээд юу ч мэдрэхээ болчдөг. Тэгээ хүний доор хөвтөжсэн ч гэсэн тэр нь ингээд хэвийн үзэгдэл болтлоо тарих нь одоо хүлэн зөвшөөрчихсэн байдаг гэх юм уу те. Багаасаа ингээд бэлгийн хүчрхийл төртөөд ийм зүйл desensitized буюу те мэдрэхээ болчихсон ч юм уу. За эсвэл зүгээр л тэр хүнд яаж зөв шал угаагаад өгдгийг заасан хүн байхгүй. Тэгээд нийгэмтэй ойлгохтой харилцаж, өөрийгөө ойлгуулж, хүнтэй ойлгож, хүнийг сонсож, ярилцаж чадахгүй, эвгүй харилцаатай. Тэгээд очиод шал угаач ихээр шал угааж чаддгүй. Тэгээ шал угааж чадахгүй байна гэж зэмлэхээр тэр үгийн даадгүй. Тэгээ тэрийг ингээд бууж өгөхгүйгээр ингээд оролдож байгаа сурах тийм чадварыг нь тавьж өгөөгүй. Одоо өөрөөр хэлбэл тэгэл хараа эндаа хөөрхийн амтаа өөрийгөө өсгөөл нэг яаж хийж яагаад нэг хүн болчихсон тийм амтан байсан бол яах вэ? Тэгэд тэр одоо охины хувьд үнэхээр шал угаах нь өөрөө амар том хэцүү таск. Тэнгүүд чадж байгаа ганц юм нь л одоо өөрийнхөө биеийг зарж мөнгө олох хэрвээ байвал үнэхээр түүнээс өөрөөр яаж амьдрахаа аргаа олохгүй байгаа. Тэгээ ямар өлсөж өхөлтэй нэвштэй гэдээ би үнэлж байгаа хүн байж болох уу? Та энэ талаар юу бодож үзсэн үү? Одоо муусаа янхнууд гэдэг эднийг ингээд оромжилж яхахын оронд тэгээ ер нь бие үнэлэгчдийг нь л доромжлоод байдаг. Бие үнэлэгч авж байгаа хүмүүсийг бие үнэлэгч болгохоос өөр замгүй болж байгаа хүмүүсийг бас бид нэр ерөөсөө ярьдггүй те. Эрэгтэй хүмүүс бол ингээл бие үнэлэгч авсан талаараа баг ингээл гайхуулаад ярьдаг мөртлөө те. Бие үнэлэгч байж болшгүй хорвоо тэр хамгийн муухай бузар булаа юм шиг юм ярьдаг. Тэгтэл ер нь бие үнэлэгч гэдэг үзэн ядаад амьгтайч ихэвчлэн л тийм багаасаа хамгийн одоо энэ нийгмийн хамгийн муу мухайг одоо үзэж өссөн л тийм хүмүүс байгаа. Тэгээ мэдээж тэр хийдэг ажил нь гоё биш. Мэдээж тэр хүмүүсийн харилцаа хандлага гоё биш. Тэд нэр мэдээж бүдүүлэг, мэдээж одоо янз бүрийн муухай хэл амтай, сонин ааштай хүмүүс аа. Гэтэл нөхцөл байдал тэр хүмүүсийг тийм болгочихсон байж болох уу гэж та өөрөө хэзээ нэг цагт бодож ирсэн үү? Таны толгоонд орж ирсэн үү? Амар муухай хэр тортогтой хогондоо дарагдсан халтар гэртээ сууж байгаа хүний хувьд тэ таны хувьд тийм даваан гэрт суух ерөөсөө ингээд байж боломгүй зүйл санагдаад байна тэ. Гэтэл тэр хүний хувьд угаасаа төрөхдөө л тийм гэрт төрсөн. Тэг амьдрал нь тэндээсээ ерөөсөө холдоогүй. Тэр хүний хувьд мэддэг зүйл нь тийм заваан гэр заваан л ах хэвээр гэж боддог. Та ингээд үгүй ингээд цэвэрлэжээч гэсэн чинь тань тэр хүнээс холгоод нь ч ингээд гэр цэвэрхэн байж болдгиймаа гэсэн ойлголт байхгүй. Тэ? Тэр хүнд ингээд өнөөдрийнхөө нэг
махыг, өмөх махыг, гурилыг, талхыг яаж авах уу? Тэ 9-ийн тосоо яаж грамлж авах уу? Өнөөдрийн хоолны мөнгө гэж бодоод тэр хүний амьдрал өдөр болгон юм байдаг бол өдөр болгон зүгээр л грамын 9-ийн тос гурил бодож амьдрдаг хүний хувьд тэ амьдрал нь яг тийм тойрог өдрөөр л зүгээр хоол идэх хэрэгцээгээ яаж хангах вэ гэж шаналдаг хүний хувьд тэр гэрэг цэвэрлэн үү байна уу? Цэвэрхэн гэртээ өлсөөд сунна уугүй юу гэдэг нь ерөөсөө сонирн биш болчихсон асуудал л тэ. Ерөөсөө тэр гэр цэвэрлсэн цэвэрлээгүй тэр хүний хувьд ямар ч ялгаагүй байвал та тэр талаас нь бодож үзсэн үү? Таны хувьд цэвэрхэн гэрт амьдраа сурцсан болохоор тэгээд тэр хүмүүсийн хувьд угаасаа л ийм байж байгаа л үхэн тэ. Үхтлээ ямар ч гэсэн ингэсгээд байчий гэж бодоод тэр хүмүүс гэрээ цэвэрлэх тийм сэтлэн төрдгөө байсан бол яах вэ гэж юу бодож үзсэн үү? Тэ хэрвээ үзээгүй гэвэл бид нар ч гэсэн тэгэл бас одоо өөрийнхөө нөгөө privilegeтэй юу ачсан, сайхан төөрчихсөн. Тэгээд өөрөөсөө одоо тийм дутуу одоо боломжтой төрсэн хүмүүсийг бас ингээл өөрийнхөө шүүлтүрлийн зэр олж хардаг нь үнэн байгаа биз. За тэгээд хамгийн харамсалтай нь болохоор ер нь хүн одоо өөрийнхөө өсөж төрсэн нийгмээс одоо нийгмийн давхаргаас одоо шилжих хөдөлгөөн хийх нь маш ховор байдаг. Өөрөөр хэлбэл одоо би дундаж давхаргад төрсэн бол би ер нь дундаж давхаргадаа амьдрсаар хагаад одоо нас барах магадлал хамаагүй их. За дээд давхаргын дээд зиндааны хүн бол төрсэн бол чи тэгэл яаж хийж байгаа л ямар ч лээсэн дээд зиндаандаа яваад хамгаална их. За үгээгүй доод зиндаанд одоо төрсэн бол ер нь тэндээсээ гарна гэдэг. Бараг л худлаа. Одоо ингээл нэг гой урам зоригийн нэг түүхүү те нэг амар ядуу айлын амар зовчихсан амтан байж байгаа л ингээл амар ухаанаараа цойлж гарч ирээл ингээл баяжаал тэр гомтон болсон гэд тэр чин яг үндэ ёстой энэ хідэн тэр бом хүний ганц хоёр нь л яг тийм түүхийг туулсан байгаа. Одоо ихэнх тэр бомтнууд гэдэг байгаа хүмүүс те тэд нар чинь угаасаа л тэр бомтай айлд эсвэл тэр бомтон болоход нэлээд ойртчихсан айлд төрсэн хүмүүс байдаг юм аа. Тэ зүгээр л нэг ядуу айлын хүүхэд цойлж гарч ирээл тэгээ шилжих хөдөлгөөнөөр ингээл хөдлөөл ингээл одоо түрүүний нэг монополи шиг өөрийнх нь эсрэг ингээд тавьсан тогтолцоог нэг даваад л тэр бомтон болоод идэг нь ер нь ховорхон. Болдгүй гэж аим биш гэхдээ ер нь ховорхон. За яг Монголын нөхцөлд ингээд бид нар ерөнхийдөө бүгдээрээ шахуу хэдхэн жилийн өмнө ажилчин ангийнхан байсан учраас тий ажилчин анги дарга анги малчин анги гэж байлаа шүү дээ. За тийм болохоор ингээд яг Европ хаан нийгмийн цаг үеийн үед бол нэг тийм айгүй сэргэлэн сүүхээтэй боловсралтай биш боловч сэргэлэн овжин хүмүүс бол их хөрөнгийг баг гүнээр хөвчилж аваад мөнгөтэй болсон нь бол үнэн. Манай нийгмийн хувьд харин бүгдээрээ баг ингэж тгээс шахуу байжгаад нэг хэсэг хүмүүс айгүй хөлчсөн үнэн. Тэгтээ одоо тэр хөлчсөн хүмүүсийн бол тойрог үүсчихсэн. За тэгээд тэдний одоо дээд давхарга гэдэг зүйлс бол аль хэдийн бий болчихсон байгаа. За тэгээд ингээд нийгмийн тогтолцоо давхаргаа ярих юм бол одоо тэр дээд зиндаа гэдэг нь хамгийн дээрээ жоохон хэсэг нэгаа дунд давхаргийнх нь тэгээд ер нь дийлэнхийг нь одоо доод давхаргийнхан буюу тэ нэлийн одоо хураач хөндлөсөн мөнгөгүй одоо муухайгаар хэлэхэд ядуу хүмүүс бүрдүүлэх ёстой байдаг энэ нийгмийн тогтолцоо. Яа тэгэхээр нөгөө монополи тоглохын тулд тэ дээд зиндааных нэг баян байлгахын тулд заавалчгүй доод зиндааныхан ядуу хүмүүс байх ёстой. Цөөхөн баячуудыг баян байлгахын тулд асар олон ядуу хүн байх ёстой. Үгүй болвол одоо энэ систем тогтохгүй гэсэн үг. Тэгээ хэрвээ ингээд одоо хүн болгон чинэлэг мөнгөтэй болоод ирэх юм бол одоо баян зиндаанхан гэж байхгүй болно шүү дээ. Тэднэрт хөрөнгөө одоо ядуу хүмүүс байхгүйгээр тэд нэр хөрөнгөө босгох, хөрөнгөө арвижуулах, эргэлдүүлэх ямар ч боломжгүй юм аа гэдгийг амар сайн ойлгох хэрэгтэй. Ядуучууд олон байж ич л баян хүмүүс оршино. Яаж вэ гэхээр
Та нар одоо ингээл нэг амар мундаг тэр бумтан хүмүүс гээл тэд нарыг одоо монголчуудыг шүтдэг штэ. Сүүлийн үед одоо ингээд дэлхий дээр бол ер нь хүн тэр бумтан байх ирэхгүй байх боломжгүй цэвэр хөдөлмөрөөр тэр бум доллар хураах боломжгүй гэдэг яриа айгүйх яваад байгаа гэж би нэг яриад байгаа. Тэгээд тэр бумыг одоо ингээ амар хөдөлмөрсөн мундаг тулдаа тэр бум доллар олоод байна гэж яриад байгаа. Гэтэл ингээ нэг хүн хичнээн мундаг хөдөлмөрийн бүтээмжтэй хичнээн ухаантай хичнээн хөдөлмөрч байлаа гэд дэлхийн одоо нийт хүн амын ихэнхээс илүү бүтээмжтэй байна гэж байхгүй л байхгүй юу тий. Тэгэхээр ингээд нэг хүн баян байхын тулд яадаг вэ гэхээр нөгөө хүмүүсийн одоо ядуу хүмүүсийн цагийг хөдөлмөрийг мөнгийг шуулгах хэрэгтэй. За тэхийн тулд тэгээд дээд давхаргынхан баян байхын тулд доод давхаргаа хүчээр ядуу байлгах хэрэгтэй. Тэднийг ядуу байлгаж байж л нөгөөдөл нь өмөх хоолой бодож байгаа хүмүүс хэлсэн үнээр нь ажиллах юм. Хэлсэн одоо таарсан ажлаа олж хийнэ. Нөхцөл байдлаа голохгүй ажиллах юм. Тэд нар ч одоо би иймч газар ажиллана гэхгүй штэ чадахгүй штэ. Одоо өнөө маргаашгүй турж өгөх гээд хүүхдүүд нь турж өгөх гээд ах чинь бид нар чинь ямар ч хамаагүй ажиллах юм. Тэр нь аюултай одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан байна уу, хангаагүй байна уу, тий цалин таалагдж гин үү, амьдралд нь хүрэлцэж гин үү хамаагүй. Ямар ч гэсэн өлсөж өгөхгүй ингээд нэгдүгээр одоо зорилт толчхоор бусад юмнуудаа хайхрна. Тэр тоолонгоор баян хүмүүс хэмнэлт гаргана. Өгж болох байсан цалин нэрээ хэмнэлт гаргана. Одоо тэр бүрдүүлж байгаа ажлын байрныхаа одоо юунуудыг тий нөхцөлийг нь зардлаад ханана. За тэгээд нөгөө хүмүүст ямар ч сонголтгүй болчих учраас тий олж байгаа жаахан мөнгөнд нь ингээд хаарсан лимиттэй хэрэглээнүүдийг шахаж эхэлнэ тий. Одоо хувц унрыг гэхэд хамгийн муу материалаар хийсэн хувцас өгнө. Байшин хамгийн хогийн юмар яасан юмудаа ингээд түрээслэн үнэтэй түрээслэн. За тэгээд тэр одоо өөр сонголтгүй хүмүүст одоо юмаа хідэн дүүргөөр чахажуулна тий. Энийг авбал байвал бай, авахгүй бол чи ингээд өөр юм байхгүй гэд тэгчих юм бол хүссэн хүсээгүй нөгөөдөл нь байгаа бүх мөнгө олно. Тэгэл яг үндэ одоо тэр нэг амар тэр бомдон хүмүүс чинь нэг хөдөлмөрлөөд байгаа юм байхгүй. Хамгийн хөдөлмөрлж байгаа тэр ажилчин ангийнхандаа байж болох хамгийн бага мөнгө өгчөөд тэр мөнгөө буцаагаад ингээд нөгөө хөөсрүүлсэн үнэтэй бараа бүтээгдэхүүнээр буцаагаад тэр хүмүүс чинь авчиж байгаа. Одоо манай гаргийн нийт одоо баялагын тэ нийт хөрөнгөний одоо дийлэн хийх нь бараг 1% таа үгүйтэй хүрэхтэй хүмүүс эзэмшиж штэ 99% нь тэдний төлөө амьдарч байна тийм үү. Тэднэрээс олж тэгээ бид нэр ингээ байглаа сүтгэж гин цаг агаараа будаа олгож гин одоо нийтээрээ ингээд дэлхийд даяар юм орон сууцны асуудал тэг үүсэж гин бид нэр байшин худалдаж авч чадахгүй байна. Тэгтэл энэ гариг дээр дэлхийн 8 тэрбумын хүнийг бүгдийг нь баг үнэгүй орон сууц тараагаад ч цаана үлдэхэр их орон сууц байгаа боловч тэрийг зүгээр л том компаниуд эзэмшээл үнэтэй түрээсэлж чинь те. Энэ гариг дээр биднээс өөр хүнээс өөр одоо амьд явахын тулд амьдрахын тулд мөнгө төлдөг амтан байхгүй шүү дээ. Тэгтэл бид нэр ингээд нэг хэсэг бүлгээ жаргахын тулд нийтээрээ зовдөг систем тогтолцоо бүтээчээд бид нэр ингээ хоорондоо ингээд алцаад амьдарч байгаа. За тэгээд үүнийг нь бас мэдээж нөгөө нэг хүрээллийн хүмүүс мэдж байгаа учраас аль болох нөгөө өөрсөд рүүгээ анхаарлыг одоо явуулахгүйгээр бид нэрийг ингээд хооронд нь юм хагаралдуулах хүсэлтэй. За ингээд үндэстнүүдээр нь хооронд нь хагаралдуулна, шашин шүтлгээр нь хооронд нь хагаралдуулна, арьс өнгөөр нь хагаралдуулна, хүүсээр нь хагаралдуулна, тэ? Бэлгийн чиг хандлагаар нь хагаралдуулна. Бид нар тэ ажилчин болон дундаж ангийнхан хоорондоо л маргаантай байх, хоорондоо л бие биенийг үзэн ядж байхдаа бид нар нөгөө нэг яг жинхнээсээ биднийг боолчлоод байгаа дээд одоо тэр зэндааныг харахгүй буруутгахгүй тэд нар бол одоо ингээ хийх ёстой юм а хийж байгаа гэсэн үднээс хандна. За энэнийг болохоор сүүлийн үед маш их ярьж байгаа энэ онолыг болохоор class consciousness буюу одоо юм анги давхаргын ухамсарлах хөдөлгөөн гэх юм уу тэгж ярьж эхэлж байгаа.
Тэгээ асуудал болохоор бидний хоорондын ялгаа биш хамаг асуудал ер нь анги давхаргын ялгаанаас үүсээд байгаа юм шүү дээ гэдгийг ингээд ер нь сүүлийн үед тэг баруунд ч юм уу маш ярьж эхлээд тэг ер нь гол дайсан маань ер нь ингээд хооронд нь бид нарыг нэг луунгаар хуураад л илчиг луунгаар хуураад явуулаад байгаа юм шиг энэ хүмүүс юм биш шүү. Хэдүүлээ анхаарлаа одоо өөр хоорондоо гэхээс илүү энэ хүмүүс рүү одоо хандуулах юм биш үү гэж ярьж эхэлж байгаа. Тэгээд одоо энэ асуудлыг ингээд шийдэх хамгийн аятайхан гаргалгаа нь болохоор ерөөсөө л тэр бомтон долларын тэр бомтон гэж байхгүй болгоё гэсэн яриа ярьж эхэлж байгаа. Тэгээд тэрийг яаж шийдэх вэ гэхээр татвараар шийднэ. Хүн бага орлоготой байх тусмаа татвар нь бага байна. Орлого нь нэмэгдэх тусам өссөөр за тэгээд ямар ч компанитай ямар ч хүний одоо хувийн орлогыг 1 тэрбумаас гаргахгүй байхаар татврын зохицуулттай. Тэрбумаас л их мөнгө олж эхлэх юм бол одоо тэрний ингээ хувьчилсан татвар нь явсаар байгаа дандаа л 999 сая доллар руу оруулчихдаг ийм тогтолцоо руу орхон зөв юм байна гэж айгүй сүүлийн үед яригдаж эхэлж байгаа. За тэнгөт ингээ нөгөө манай монголчууд чинь их баян хүмүүс туртай. Одоо тэгээд өмөрч эхэлнэ, хөдөлмөрөөрөө хүн баяжж болохгүй юу чи. Яасан хатаарах вэ ингээ. Тэгээ нөгөө ялангуяа эрчүүдийг гэж их ярина. Тэгээ манай нөгөө эрчүүд чинь нэг баяжчих юм шиг, өөрийгөө тэр хүнтэн болчих юм шиг санаад байдаг. Тэгтээ нэг долларын сая, долларын тэрбум хоёрын хоорондын ялгаа тий. Тэрний ялгаа шиг асар их юм байхгүй шүү. Долларын сая бол их мөнгө. Тэгтээ долларын саятай хүн бол тэр бомтнаас илүү гудамжинд хэвтэж байгаа орон гэргүй гуйлах чинтэй илүү ойрхон. Тэгтэл тэр бом чинь те хідэн үеэрээ уг нь бол зараад идэж чадахгүй их мөнгө. Гэтэл энэ гариг дээр 200 тэрбум доллартай л хүн байж л байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө хэр одоо оновчтой тогтолцоо юм бэ гэдгийг яг сүүлийн үед ярьж эхэлж байгаа. Тэгээд энэ яг анги давхаргын ялгаан дээр хэдүүлээ илүү их анхаарал хандуулах юм шүү гэж ярьж эхэлж байгаа. За тэгээд тэр нь ч бас зөв. Гэлээ гихтэйгээд одоо нөгөө нэг бусад асуудлууд, арьс өнгөний асуудлууд тий одоо эмэгтэйчүүдийн эрх байдаг юм уу? Одоо бэлгийн чиг хандлага, одоо хөгжлийн бэрхшээлээр нь гарал үүслэр нь одоо ялгуурлан гадуурхдаг асуудлыг бас мэдээж ярих хэрэгтэй. Гэтэ энэ асуудлуудыг одоо хамгийн их дэмжиж одоо энэ асуудлуудыг хിവэр нь байлгаж биднийг завгүй байлгах гэж тийм зүйлүүдийг бол одоо энэ дээд зиндааны давхаргын баян хүмүүс маань бол ер нь хийж байгаа. Тэ? Одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс уг нь ингээ эрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөөд бид нар ингээд одоо тэр асуудлыг ардаа тавиад бид нар яг адилхан хүн гэдгээ хүлээн зөвшөөрөөд тэр асуудлаа арагшаа тавьчих юм бол одоо бид нар дараачийн асуудал юу байна гингүүтээ энэ бид нарыг орчин үеийн боловсон одоо боолын мүлжлэгт оруулаад байгаа хүмүүс юм байна гэд нийлээд тэднэр лөө одоо хөдөлж чиглэж эхлэх учраас тэрнээс айсандаа одоо бид нарыг хайлуулах завгүй байлгах гал энэ нэг янз бүрийн муухай юмнуудыг чинь юу байгаа л да промот хийгээл улам л хооронд нь хагаралдуулах гал улам л эмэгтэй хүнийг одоо доромжилсан эмэгтэй хүнийг гутаасан юмнуудыг те нэг талд нь ингээл эрэгчүүдийг нь болохоор эмэгтэйчүүдийн эсрэг турхираал ингээл эмэгтэй хүмүүсийг үзий ядах юмыг ингээл алгоритмаараа явуулаад нөгөө талд нь бас ингээл бид нарыг тань чин ингээ шудраг бас байна штэ та нар ингээд байна штэ гэж бид нарыг бас сайхан ингээл өдөөс нь турхирч өгөөл ингээл явж л байгаа л да. Тэгээд одоо турхирч байгааг нь мэдж байгаа ч гэсэн гэхдээ аль одоо юу гэдэг юм. Тэгээд одоо турхирч байгааг нь мэдж байгаа ч гэсэн гэхдээ энд яа харахгүй миний эрх зөрчигдөж байгаа учраас бид нэр ингээд дуугарх нь бол яа харахгүй зөв. Гэхдээ ингээд бидний дуугарч байгаагийн эсрэг бүр хүчтэйгээр одоо тэр нөгөө нэг инсэлүүдийг те Андрю Тейтийн фэнүүдийг ингээ бэлдээд өгчөж байгаа. Тэгээ бид нэр ингээ сайхан хооронд нь алалцуулаад тэр хоорондоо өөртөө улам ухаалаасаа зузаалгаал хамаг газрыг хамаг одоо үнд хөрөнгийг аваад л тэгээл нэг дэлхийн ер нь л бас хэдхэн хүний иргэшээлд орох орлого нь одоогийн тогтолцоогоор ер нь явах гээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бид нэр одоо энэ хүүсийн
бэлгийн чих хандлагын, шашин шүтлгийн, арьс өнгөний тэгээ элдв, маргаана аль болох хурдан цэгцэлчих юм бол бид нар одоо энэ анги давхаргын ялгаа гэдэг зүйл рүү уг нь дараагийн шат нь бүр том асуудал тий. Хүн болгон одоо бидний ингээд төрхөөс ингээд тарих угаалтанд автуулчаад бид нарыг ингээд амар бүтээмжтэй ингээд амар морь нохоо шиг ингээд зүтгээд энэ хорвоо дээр үнгүү гэж юм гэж байхгүй та нар ингээд амьдрэл гэж байгаа бол ажил хийгээд л та нар ингээд 50 60 70 жил хүртлээр ажиллаад л нэг хоёрын хооронд мөнгө олоод тэгээл ингээд амьдрах ёстой гэдэг пропагандадаа бид нар тарих угаалгацсан байгаа болохоос ууг нь энэ дэлхий дээр чи ингээ байгаа нөөц баялаг хүн болгонд хангалттай их хүрэхээр хүн болгон тэ заавалчгүй ийм хиймэл хийсвэр энэ нэг бүтээмж гэдэг юмны нэг тойрогт ингээл хүлэгдээл байгаад байх биш. Хүн болгонд 7 хоногийн 5 өдөр яг үндэ ингээл ухаж байгаа юм шиг ажиллаал тэ янз бүрийн хүнд хөдөлмөр эрхлэх ямар ч хэрэг байхгүй уг нь байгаа байхгүй тий. Зүгээр л хитгэн хүний гарт энэ санхүүгийн систем эдийн засаг гэсэн юм орчихсон болохоор тэдний төлөө л одоо бид нэр ингээл зүтгээд байгаа болохоос биш хит баян ийм дээд давхарга гэж байгаа болол мөнгө гэдэг зүйлийг хин нэг хүн ингээд дансандаа дарчаад улам ихийг тэрвэрээ дамжуулаад тэр мөнгө эргэлдүүлээ сорж яадаг биш. Тэр одоогийн бид нар байгаа эдийн засаг санхүүгийн ойлголтоо хөдөлмөрийн зах зээлийн ойлголтоо нэг шинээр реформ хийчих юм бол тий бид нэр хөдөлмөрлж болно гэхдээ одоо ажиллахын төлөө амьдрах албагүй юм байна. Бид нар ингээд амьдралын сайн сайхныг мэдрэнгээ ажиллах орших тийм ууг нь хангалттай баялаг боломж бололцоо энэ дэлхий дээр уг нь байгаа юм байна. Хүн болгон жаргалтайгаар амьдарч болох юм байна гэдэг ууг нь юм сүүлийн үед тооцоолоод ингээл гарч ирээл байгаа боловч тэрийг мэдээж хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа. Тэгэхээр ингээд хэдүүлээ эхлээд нөгөө нэг бид нарыг хаалгаж бутаргаад байгаа асуудлаа гялс шийдээд авчих юм бол нөгөө дараа чи ингээд одоо энэ мэдээж ойрын 100 жилдээ бас болох ч юм уугүй ч юм уу те. Бид нар ингээд наан нь ийм асуудлуудаа шийдчих юм бол 100 жилийн дараа магадгүй үр ач нар маань тэр үед хийсэн тэмцлийн үрээр те одоо бид нарын хийж байгаа тэмцлийн үрээр тэр үед ингээд нуруугаа бүхтэйдл ажиллахгүй ч гэсэн ямар ч байсан ингээд нийгэмдээ өөрийнхөөрөө гоё үр нэмрээ өгөөд тэгээ ажлын мал болохгүйгээр хүн болгон эрхтэж ягаад тэгэхээр тэнд ингээд хэдэн зуун тэр бумтай хүн байхгүй тэр ингээд хин нэг хүнд ингээд дансанд нь төгжих гээд байгаа мөнгийг нь аваад буцаагаад бусад хүмүүст нь тараагаад өгчвдэг тийм системтэй одоо нийгэмд ядуу тэ хөгжлийн бэрхшээлтэйгийн улмаас хүүхдээ асарж байгаагийн улмаас ч юм уу сэтгэл зүйн асуудлаас болоод ажил хийж чадахгүй байгаа хүмүүс ч юм уу тэр хүмүүс үлбэрч өгөхгүй эрүүл мэндийн асуудлаас болоод ажил хийж чадахгүй хүмүүс гудамжинд гардггүй хүн болгон ямар ч хэсэг идэх хоолтой дээвэртэй сэтгэл хангалуун амьдрах боломжтой нийгэм ууг нь үүсэж болохоор байгаад байгаа юм. Тэгэхээр ингээд энэ асуудал руу хурцахын тулд нэгдүгээр бид нар хоорондоо байгаа нэг ялгаатай асуудлуудаа зүгээр нэг тэр асуудлуудаас болж бие биенийг үзэн яддаг тэр нэг зүйлээс эхлээ салмаар байгаа юм. За тэгэнгүүтээ эмпатигаа одоо хөгжүүлэх хэрэгтэй байна. Эмпатигаа өөрөөсөө өөр байгаа хүмүүсийг эмпатиг нь ойлгож хөгжүүлэх шаардлага гарч ирж байна тийм үү. За тэгээд энэ нэг юуны асуудал ерөнхий сайдын асуудал гарч ирээд сая хэд хоног л ингээл баханлын боллоо. За тэгээ би яг баггүй бухимдсан. Гэтэ бухимдахдаа одоо тэр ерөнхий сайд мэдээд нэг аим бухимдаагүй. Яг үнэндээ тэгээ угаасаа тийм юм болж байгаа юм бид нар мэддэг штеп. Төрд хүн хатан дайраад орж байгаа хүмүүс яах гэж орж байгааг бид нар бүгдээрээ мэддэг. Энэ ерөөсө шин зүйл огт биш байсан. Энэ зүгээр оюун эрдэнэ ганцаараа ч ингэж байгаа биш бид нар бүгдээрээ л мэдж байгаа. Гэвгэнт ингээл
дарга марга болол баяжаал амьдрал нь сайхан болдог хүмүүсийг бид нэр бүгдээрээ л мэдж байгаа. Цөөхөн ч хүн амтай одоо бидний хамаатан садан дотор ч гэсэн тийм хүмүүс аяг бол байж л байгаа тийм үү. Тэгэхээр ингээд ер нь бол тэгээд сошиалар сайхан хүмүүстэй хэрэлтлээ. Тэгээ миний хэлээд байгаа санаа болохоор тэ энэ юусоо шин юм биш ээ. Ийм зүйл болсоороосыг бид нар мэдж байгаа. Тэгээ оюун эрднийг одоо огцор гэж шаардж байгаа. Огцруулах нь зүв. Тэгтээ ингээл огцрол агиох мөнгө аваад огцрол алга болчдөг тий. Улсын төсвийг улайлгаж аваад огцрол тэгэл ямар ч хэрэг хүлээхгүй гарчдаг ийм тогтолцоо угаасаа бүрдчихлээ шүү дээ. Тэгэхэд чинь одоо хинч гисэн л хэдэн жил сайхан дургиж байгаа л хамаг мөнгөний авчаал тэгэл огцор гэхээр огцрохыг бодно шүү дээ. Тэгтэл бид нарт ингээ хариуцлагын тогтолцоо алга. За хариуцлагын тогтолцооноос төрүүлээд биднэрт өөрсдөнд маань асуудал байна л гэдгийг би ер нь ингээд хэлмээр байгаа байхгүй. Тэгээ манай ингээд тэгэхээр монголчуудын зан юм уу ер нь дэлхийн бүх хүний зан юм уу ингээд одоо өөрийнхөө юу хийгээд байгаа буруу байдлаа ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Огт хүлээн зөвшөөрөхгүй. Одоо юу гэдэг ингээд хэлээлээд чинь монголчууд амар ухаантай ямар зүгээр ингээд дээр гарсан хитгэн хүнээс болоод л асуудал юм ухаа байгаа юм гэл нь ярьдаг те. Эсвэл ингээл нэг Орсын хятадын гар хүлүүд орж иржээл нэг тушаалтайгаар ингээл бид нарыг самраал тэд нар ингээл даалгавартайгаар агай муухай хүмүүсийг дээр томилол бид нарыг хөгжүүлэхгүй байна. Одоо тэр хүмүүсийг ингээд солилцох юм бол Монгол бас хөгжин гэл ярьдаг. Би ерөөсөө тэрнтэй санал нийлдэхгүй. Тэнд одоо нэг Орсын ч юм уу хятадын даалгавраар ингээл улс төр боснуулна ингээл орж ирж байгаа хүн байлаа 100-1 л байгаа. За энэ төр дээр гарч ирээд бид нарыг сандаалаад байгаа хүмүүс хинбэ хэр бид нар өөрсдөө энэ бидний байж байгаа царай. Бидний үнэн царай л гэж боддог. Ямар ард түмэн байна төрн тийм байна гэдэг. Одоо бид нар ингээл сүүлийн л 30 жил харлаа шүү дээ. Баг бандыг л буулгачих юм бол бүх юм гоё болох юм шиг. Их хоёрыг л буулгачих юм бол бүх юм гоё болох юм шиг. Илбэг доржийг, сайхан бэлгийг, мегомбиг те хүрэлсвхийг буулгавал бүх юм гоё болчих юм шиг. Асуудал ерөөсөө тэр хүмүүс байгаа юм шиг. Тэгэл тэр хүмүүс нь ээлжээр идэлээ уулаа. Дараа чи ээлжний хүмүүс нь гараал ирдэг. Ерөөсөө тэр хүмүүсийн нэр нь царайн солигдоод байгаа болохоос ингээл нөхцөл байдал яг хിവэрэ байгаад байгаа. Тэгээ яагаад яг хിവэрэ байгаад байгаа вэ гэхээр тэр хүмүүс чинь та бид байхгүй юу? Өнөөдрийн үзээ хадаад байгаа оюун эрдэмтэн ч хүрэлцэгч бид нар. Бид нар ийм хүмүүс. Ийм хүмүүс учраас ийм төлөөний хүмүүсээ сонгож гаргаж байгаа. Тэгээ ингээ боли одоо ингэхгүйгээр тэгвэл яг чин ард түмний төлөөллийг сонгоё. Удамжинд явж байгаа хүмүүсээс түүрийн аргаар санамсаргүйгээр 124 хүн сонгоод улс төртөө оруулъя. Ингийн Монгол хүмүүс сайхан хүмүүс байд юм бол, уужим сэтгэлтэй хүнлэг хүмүүс байд юм бол үзье. Ямар ч ялгаа байхгүй. Тэр хүмүүс боломж нь гарах юм бол дийлэнх нь ууж идэнэ. Цөөхөн хідэн шудраг хүн нь тэр хүмүүсийн хүлд бол юу ч хийж чадахгүй үргэлдэнэ. Тэгээ ихэнх нь бол ямар ч ялгаагүй ууж идэнэ. Боломж олцсон дээр нь бүр амар цуслана. Зүгээр бидний бодит үнэн байдал яг өнөөдөр энэ л ахгүй юу. Тэ? Тэгэхээр зүгээр одоо амар уурлаад байгаа хүмүүсийн харахаар эдгээр ямар сонин муухай тогтолцоо вэ биш. Яагаад би энийг идэж чадахгүй байхад эдгээр идэж чадаад байна гэж уурлаад байгаа байхгүй юу. Тэнд яг шудраг хүн хинч иддгүү бай гэж ууралж байгаа хүн нь яг хэд бол би ч гэсэн идмээр байна гэж ууралж байгаа нь хэр бол тэ би бол яг л тэгж бодож байна. Бидний байгаа царай нь бидний хүн чанар бидний одоо яс суртахуун бидний үнд зүйл нь ийм арчааг болцсон. Гүр ямар ч хамаагүй аргаар хурдан баяжхыг бусдад гайхуулахыг флексдгийг нэг хятадын үйлдвэрт хийсэн нэг дээр нь янз бүрийн лого тавьсан цүнх барьж тэрийгэл рекламдаж өөрийгөө мундаг гэж харуулахыг
өөрөө ч дургүй хүмүүст өөрийгөө бишрүүлэхийг л хүсээл. Тэгэл ямар ч олон хүн ингээл эн тэндээс Pinterest-ээс авсан зургаа ингэж сторидэж өөрийгөө мундаг болж харагдуулахыг, мөнгөлөг харагдуулахыг хүсдэг. Тэгэхээр ингээд бидний байгаа царай яг энэ байхгүй юу? Тэ? Ингээ монголчууд амар уг нь сайхан хүмүүсээ ус төрнөл юм байгаа даа. Үгүй ээ. Нийгмийн дийлэнх нь эрүүл сэтгэлгээтэй, эрүүл ухаантай байвал ийм нийгэм үүсдэггүй маа. Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм чинь өөрөө бидний тол болчиход байгаа маа, тий? Бид нэр ингэж амьдарч иж, тэгээ дайн дажингүй уст хамгийн олноороо ингэж өвдөж, үхэж, үргэлдэж иж, дөрвж иж бид нар сайн хүн гэхдээ улс төрн болохгүй, тогтолцоогоо олохгүй хамаа гэж хэлдэггүй маа. Хүмүүс нь өөрсдөө ухамсартай, хайтайхан нийгэмтэй, ухамсартайгаас гадна хүн чанартай, ёс суртахууны кодтой, тэ хүн чанартай хүмүүс байсан бол бид нэр хизээч ийм нийгэм байгуулчаад энэ дотроо ингээд тасан цогцоод зүв зүгээр юм шиг явж чадахгүй байсан юм аа. Тэгэхээр бид нэр ийм нийгэмд ингээд амьдарж байгаа учраас энэ нь одоо бид нар ийм гэсэн үг юм аа. Ерөөсөө амьдарж байгаа нийгмээ өөрөөсөө ингээд тусгаарлаж, салгаж болох ямар ч шаардлага байхгүй. Чи би ч энэ нийгмийн нэг хэсэг. Бид нар ийм өөрсдөө арчаагүй, хувиа бодсон, тэнэг мулгуу тэгээд дээрэс нь худалч хулгайч муухай хүмүүс юм аа. Ингээд монголчууд яг энийг хүлээн зөвшөөрөх үнэхээр дургу. Тэгтэл яг ингээд тэгэл өөрчлөлийг тэмцээ жагсаа гэдэг. Тэгэл өөрчлөлт тэмцээл тэгэл яг л адилхан юм болж байгаа. Яах вэ гэхээр чи өөрийнхөө дотгошоо орж харахгүй тий? Хүн өөрийнхөө муухай заван байдлыг хүлээн зөвшөөрөх хамгийн хэцүү. Би өөрийгөө хөгийн амтан, булчгар амтан, шуналтай амтан, худалч амтан, хурамч амтан гэж хүлээн зөвшөөрөх амар хэцүү. Чи тэр ажлыг хийхээс залхуураад зүгтаад өөр хин нэгнээс буруугаа байгаа тий? Оюун эрдэнэс ч юм уу, хятадуудаас ч юм уу тий? Америкаас ч юм уу ингээд буруугаа хайгаа чихэх амархан би буруугүй тэд нар буруутай гэж хэлэх амархан. Тэгтэл асуудал ерөөсөө л бид нар хувь хүндээ байгаа байхгүй юу? Бид нар муухай гэдгээ хүлээн зөвшөөрч яг truly humble гэж хэлдэг. Яг жинхнээсээ даруухан тэгээ бүх дутуу дулмаг муухай байдлаа үнэнээр нь хүлээн зөвшөөрөөд одоо тэр нэг сагсалтаа дэлхийн талыг яасан ийсэн мундаг язгууртан Монгол гэдэг балиар сагсуу юмаа болоод хөрсөн дээрээ буугаад арчаагүй муухай байгаагаа нэг сайн хүлээн зөвшөөрөөд яг бүр ингээд нэг газар шалбааг нэг сайн унж аваад тэгэнгүүтээ өөр дээр ажиллах процесс үйл явц эхлэх хэрэгтэй байхгүй юу? Жинхэнэ өөрчлөлт яг жинхэнэ бодтой өөрчлөлт чинь тэгэж эхэлдэг. Муухайгаа яг үнээр нь нүцгэн үнэнтэйгээ толинд хараад өөрийгөө нүдрүүгээ харж агаад тийм ээ би бол ийм адгийн амьтан учраас би өөрчлөгдөх ёстой. Яг л би адгийн байж болохгүй гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгтэл янз бүрийн шалтгаан гаргаад би муухай хүн биш. Би зүгээр одоо хохирогч. Намайг тэр хохироогоод энэ хохироогоод ингээд тэгээд ийм байсан бол би ингэхгүй байсан. Ингээд өөрийнхөө тэнэг заван байдлаа өмөрөөд л яваад тагцсан юу ч өөрчлөгдөхгүй. Тэгээ миний хувьд чинь ингээд хүүхэд байж байгаа л одоо өсвөр наснд ирээл тэгээ яг тэр үедээ амар дэврүүн байдаг л да. Ингээл одоо ингээл манай шинэ үеийнхэн бүх юмыг өөрчилнө, бид нар гоё болгоно, яасан ийсэн тий. Тэгэл ингээл анхны сонгуул Монголоо өгөөл одоо ингээл бид нар гоё нэгнийг бүтээн гээл бодож исэн. 20-од наснаа ч гэсэн итгэсээр лээсэн тий. За манай үеийнхээ одоо жоохон ингээд өсөж хөгжөөд мундаг болоод жоохон томроод бид нар ингээд гайгүй болно. Яа тэгэхээр бид нэр өөр төр ажиллаа хийхгүй байхгүй. Дандаа буруугаа бусдаас хайгаад дандаа хэнийг нэг буруутгаад өөрөө гэмгүү хохирогч царайлж үлдээд байгаа учраас бид нар уучлаарай. Бид нар ягаад ч бид нар өөр дээрээ ажиллаж эхлэхээс нааш хүн болгон тэгээд коллективаараа бөөнөрөө хувь хүн дээрээ төвлөрөхөөс нааш тэгээд хүн амын дийлэнх нь
одоо humble даруухан бодит байдлыг хүлээн зөвшөөрдөг. Шүүмжлэл сэтгэлгээтэй. Тэ? Эмпатитай болохоос нааш энэ улс хөгжихгүй. Тэгээ муухайгаар хэлэхэд би бол одоо ер нь одоо тэ 10-д 20-д наснда бол ингээл боломж байгаа л гэж бодоол яваад байдаг гэсэн. Яг сүүлийн одоо 30 гарснаас хойш яг үнэндээ бол би одоо олж харахгүй. Би яг үнэндээ одоо монголчуудын одоо нөгөө саруул ухаан гэдэг нь бол юм бууж өгч эхэлж байгаа. Тийм. Одоо 30 гараад эхлэхээр ер нь зүгээр л 50 л амьдрахыг хүсдэг болчтой юм байна. Одоо тэмцмээрчгүй байна. Тэмцэн гээд бид нар яг өөр хүмүүстэй биш өөртөө тэмцэж чадахгүй байхад өөртөө тэмцэл эхлүүлэхгүй өөрийгөө өөрчлөхгүй байхад одоо тэр хүмүүс яаж бусдыг өөрчлөх вэ те? Тийм байгаболохоор би ерөнхийдөө ингээд одоо бол нэх тийм надад ингээ хонглын үзүүрт гэрэл харагдгаа болцсон байхгүй. Тэгээ яах вэ? Тэр бол миний л үзэл шүү дээ те. Тэнгүүд яах ингээл залуучуудтай загнуулна мухаа байчээсэн танаа үеийнх юм байгаагүйсэн бол нэ гэж. Яах вэ? Тэгэл угаасаа насны л юм да. Тэгэл би ч гэсэн 20-д наснда 10-д наснда тийм л байсан. Тэгэл амьдраад тахаар тэгэл хангалттай олон хугацаанд амьдрал хүмүүсийг ажиллаад хүмүүсийн хандлагыг хараалахаар тэгэл за угаасаа л ингээл зүгээр гаднаа л гой баатарлаг сүр царай гарах туфтаа бас ингээл дотроо бол яг үндсэн яг гол ажиллаа хийдэггүй өөртөө нүүр тулдаггүй өөрөөсөө цогцсон өөрийгөө үүсгэсэн тэгээ ийм хүмүүс болохгүй гэдэл боддог л болчиход байгаа юм л да. Тэгээ яах вэ? Тэгээ тэр нь тэглээгээд одоо энэ бас үрээсээ ч юм уу ингээл хүмүүс зоосоо гэж мэдээж бодохгүй шүү дээ. Тэгэл өөрийнхөө чадах чинээгээр болох юмараа ингээл хувь нэмэр оруулаад явахыг л бодно. Тэгээд одоо миний одоо чаддаг юм гэвэл юу гэдэг юм одоо би улс төр мөрт ч юм уу тийм юм угаасаа орохыг хүсэхгүй хүн шүү дээ. Миний чаддаг юм юу вэ гэхээр за миний нэг бичгийн авьяас байна тий. За тэгээ нэг санаа түгэх авьяас байна. Түүнээс өөрөөр одоо юу гэдэг миний одоо хувь хүний эзэмшсэн мэрэгжил чадвар гэвэл нэг тиймэрхүү юмнууд байгаа. Түүгээрээ чадах чинээгээрээ л одоо дэмжлэг болоод тэгэл татвар матур юм хүмүүс юу гэдгийг төлөөл явж байхад ингээл уг нь хувь хүмүүсийн үүрэг байхгүй. Тэгэл төлсөн татвар маань ч гэсэн ингээл нэг хүүхний өсний хавчаар ч юм уу тэгэл нэг салют болоод цацраад байдаг бол тийм татвар төлөх угаасаа амар хэцүү л байна л да. Тэг ингээд хаяа ингээд нэг уур хүрээл нэг тачинж мачинсан үед ингээд статус энтер бичнэ. Тэгэл хэлэхдээ ер нь энэ санаануудаа би дандаа хэлдэг юм л та. Асуудал биднэрт өөрт байгаа шүү. Өөр дээр ажиллаж ижил юу аана гэд. Тэгээ ингээд хамгийн харамсалтай юм нь тэг хідэн ч насныхан бай. Залууч бай. Дундадч бай. Настайч бай. Нөгөө юм уншиж боловсруулж ойлгох чадвар маш муу. Уншсан юм ойлгохгүй. Одоо ингээд жаахан егөөцсөн, жоохон хошгинсон, эсвэл ёжилсан тэг нэг наана нэг одоо үг хэлж байгаа боловч цаанаа ахаад өөр санаа агуулсныг ерөөсөө олж харж уншиж чаддаггүй. Зүгээр юмыг дандаа өнгөцхөн өнгөцхөн утгыг нь хардаг. Тэг ингээд мэдээллийг ч юм уу ямар нэг юм ингээд жижиг хэсэг болгож бутлаад нухаш болгоод аманд нь хийж өгөхгүй бол тэрийг хүлээж авч чаддаггүй. Том бүхлээр нь өгчвөл тэрийг зажилж залгиж чаддаггүй болчихсон юм байна лээ. Юм уншаад байгаа хэрүүл хийгээд байгаа мөртлөө яг уншиж байгаа юм ерөөсөө ойлгоогүй. Санааг нь бол санааг нь ойлгох байтугай бичсэн юмыг ойлгодоггүй. Тийм ингээд логикийн бодож сэтгэх чадвар амар муутай. Тэгээ ялангуяа одоо энэ сүүлийн одоо нийгмийг өөрчлөн гэж бодоод байгаа залуус маань ялангуяа тийм байгаа. Ерөөсөө тэр нь ном уншдаггүй их хэмжээний текст уншиж чадхаа болсны бас гай юм болов те. Дандаа богино рилээр мэдээлэл авсаар агаад тийм анхаарал төвлөрүүлэх чадвар нь 3 мөрөөс цааш бол уншаад ойлгох чадваргүй болцсон. Тэгээд ингээд уншиж байгаа юмныхаа логикийг ингээд нэг логик чинь нэг юмнаас нэг юм ургаад
гарах ёстой. Тим логик байхгүй ингээд дараалал үсчихсэн сэтгхүйтэй. Тийм байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Тэгээ наад захын тийм мэдээллийн 900 амьдарч байгаа гэдэг мөртлөө мэдээллийг боловсруулад авч чадахгүйгээр хин нэгэн ингээд аманд нь нухаш болгож бэлдсэн юмыг л одоо ингэж хүлээж авдаг болчихсон байгаа хүмүүстэй. Тэгэхээр тэр чинь ингээд чи юу бодож сэтгэхээ хүртэл хүнээр заалгуулна л гэсэн үг байхгүй. Чи өөрөө өөрийнхөө үзэл бодлыг толгойг одоо санааг боловсруулах чадваргүй байна гэсэн үг байхгүй. Чи дандаа хин нэгнээс аманд чинь бэлэн нухаш орж ирэхийг хүлээгээд сууж явах. Хин нэгний зааварсан зүйлийг дуугуу дагаж одоо точиг тавтдаг робот болох бүх зүйлээ AI-аас асуудаг. AI гэдэг чинь яг цоо шинээр имийг бүтээж аваа зүйл биш. Зүгээр л тэнд маш олон давхарцсан одоо бичвэрүүдээс дундаас л ингээл тооцоолж аал гаргаж ирж байгаа зүйл шүү дээ. Шин санаагүй болчихсон бүх юм бусдаас хулдаг, удаа иддэг болчихсон байна. Тэгээд тэнгуут чи ингээд миний бас ингээл ирээдүйд итгэл бас ингээд сулраал яваад байгаа байхгүй тий. Тийм ингээд уг нь ингээд ирээдүйдээ уг нь итгэмээр байдаг. Тэгээ итгэмээр байгаа боловч ингээд шин санаачлахтай олон ургалч тий сэтгэгч хүмүүс ингээд цөөрөөд дагагч зүгээр л хин нэгнийг харж одоо ингэж вижюлаар сурдаг хүмүүс ихэнх нь болцсон байна тий. Зөвхөн юмыг харсны дараа толгойд нь орж ирж шít тий. Зүгээр ингээд нүдэн анаад ингээд төсөөлөл байхгүй тий. Юм ингээд нүдэн анангуудаа цоо шин юм ингээ ургуулж төсөөлж чадахгүй. Заавал ямар нэг юмыг харахтай ойлгохтой төсөөлөхтэй заавал нэг юм харж шít зурагч юм уу бичлэг ч юм уу нэг юм харж төсөөлөл авч чинь тий. Энд чинь тэгээ магадгүй энэ бол яг тэр одоо нөгөө зэрэг зэндаа хөрөнгө авч үлдэх чаа дээд ангийнхны бас хийж байгаа асар том зүйл байх л да. За тэгэхээр өнөөдрийн сэдв маань ер нь нэг иймэрхүү жаахан хатуухан жаахан донгоцсон зэмлсэн маягтай болсон. За тэгээд энэ бол ерөнхийдөө тэр миний л үзэл бодол шүү дээ тий. Тэрийг хүлээж авна уу авахгүй байна уу ерөөсөө өөрөө чинь дур. Тэгээ ингээд би чи ингээд гаднаа ингээд амар залхаж гин ингэж гин тэгж гин би одоо бууж өгсөн гэл байгаа мөртлөө тэгэл хөөрхийн амтан сажлаал ингээд болж байгаа чигсаал мэгсаал дээр очтгийн. Тэгэл өөрийнхөө чадах чинээгээр юу байна ингээд амхандаа бас ингээд хичээх гэж л оролдтiin. Тэгээ өнөөдөр ч гэсэн талбай дээр болж байгаа чигсаал руу явна. Тэгээд яг тэ нэх үр дүн гараач үгүй ч огцруулж чадаач үгүй ч огцруулсан ч гэсэн дараагийн гачи юм гарч ирээч үгүй ч. Гэхдээ ямар ч байсан ингээд юу агаад одоо хөдөлгөөн эсэргүүцлийн юм болчихгүй ахын зүгээр л те тэрийг үргэлжлүүлж исэн зүгээр. Тэг ингээд хичнээн одоо ингээд Монголын ирээдүйд одоо ингээд ихтгэл алдарсан ч гэсэн нэг живж байгаа онгоцон дээр байгаа мэдрэмжтэй ч гэсэн тэгэл ямар ч хэлсэн л одоо хувьяасаа шалтгааллах зүйлсээ хийх хэрэгтэй. Тэгээ хувьяас шалтгааллах зүйл гэдэг нь нэг төрийн эргэлт хийгээл ингээл ингэхээс илүү чи өөрийгөө айтайхан аваа явчихаа. Өөрийгөө байж болох хамгийн айтайхан хүн болгоо хөгжүүлчихээ. Тэгээ нийгмийн ихэнх нь айтайхан хүн байх юм бол аяндаа энэ чинь өөрөө бүх юм голдролтой ороод шаардлага тавиад цэгцрээд ирдэг юм аа. Тэгэхээр ингээд хин нэг хүн ардын баатар гарч ирэл тэн дээр ингээд хувьсгал хийгээл бүх авилгачдыг цаазлал толгойг нь аваад тэгээл ингээд сайхан цагийг зохицлоогоол хүн амын зоот хэнийгэл тэ нэг үлгэр дээр гардаг нисдэг морьтой баатар ирээл 15 толгойд атгаалж 60,000-ыг аллал амар сайхан даж яргадаг шүү. Одоо тийм юм ерөөсөө битгий мөрөөд хинч ямар нэг баатар гарч ирээд Чингис хаан гарч ирээд одоо амьдралыг чи аврахгүй. Бид нэр өөрсдийнхөө амьдралыг аварна уу гэхээс биш хин нэг баатар гэж итгүүлж гарч ирээд тэнд чинь бүр харин чихнээсээ яг диктаторшип тогтоод бүр ингээд амьдрал чинь бүр гомдож үхмээр
болчихсон болно шүү. Хэн нэгэнд найдаад л байвал ер нь тийм ирээдүй бид нарыг хүлээгээд байгаа шүү. Хүн болгон өөрөө өөрсдөн дээрээ ажилламаар байна л гэж хэлмээр байна да. За тэгээ эмпатигаа хөгжүүлээрэй. Өөрийнхөө privilege-ийг сайн бодоорой. Тэ өөрийнхөө privilege-ийг бодоод өөрөөсөө бага privilege-тэй хүмүүсийг аль болох ойлгохыг хичээгээд за тэгээ өөрөөсөө илүү privilege-тэй хүмүүст юу гэдэг тэднэрт тэ өөрийгөө одоо харьцуулж өөрийгөө голж шаналлахгүй тэднэрт атаархах барьцаж мөчөөрөхгүйгээр тэ яг өөрийнхөө нөхцөл байдал боломжийг ойлгоод за тэгээ тэн дээрээ яг бодиттой дүгнэлт тэгээд хамгийн гол нь одоо дотоод хүн дээрээ сайн ажиллацгаамаар ана монголчууд минь ээ. Биднэрт үнэхээр яг мөн чанар тэ итгэл үнэмшил үнд зүйл гэдэг зүйл үнэхээр алга болсон байна шүү гэж хэлмээр байна. За баяртай.